За яг бид нар аливаа асуудалд бол бас нэг нийтлэг эрх ашиг ерөнхий зарчмаа баримталж бол бас шийдвэр гаргах ёстой. Өнөөдөр улсын их хурлаар энэ итгэл хүлээлгэх тухай улсын их хурлын тогтоолын асуудал бас орж иж байна. За үндсэндээ бараг 2-7 хоног орчим талбайд залуучуудын орлогоо нотол гэж ихсэн энэ асуудал нөгөө талдаа магадгүй бас залуучуудын дунд энэ шаардлага маань хууныхаа үднэс ч гэсэн таныг бас нэг ажил албан тушаалтайгаа зурлаж ин да гэсэн ийм буруу ойлголт руу бол явж ийн гэж хараад байгаа. Би бол зарчмынхаа үед бол залуучуудын тавьж байгаа шаардлага энэ одоо ил тод байдал хариуцлагын асуудлыг нэгж байгаа зүйл бол зарчмын үед зөв асуудал гэж харж байгаа. Өнөөдрийн төрийн байгуулалтын байнгын ороод улсын их хурлын чуулганаар хилцүүлгийг бас нэлээд анхааралтай үзлээ. 6 цаг гарan бараг 50 орчим гишүүд бол бас асуулт асуулаа. Эндээс асуулт хариултаас харахад бол бас дээр нэмж орлогоо нотлогсон залуучуудын жагсаалаас үүдэлтэйгээр бас нэг хэд хэдэн ноцтой асуудлууд хөндөгж байна гэж харж байгаа. Тэгэхээр би энд бол та өөрөө бас тодорхойж өөрөө асуудлыг бас нэмж хэлэх нь зүг баха. Тодорхойгүй зөвлөж гэсэн үдлээ гэж бол бас гишүүдөөрөө ирж байна. За би том зургаараа болвол ер нь улс төрийн хүчнүүд 5 намын төлөөллөөс бүрдсэн улсын их хурлөөрөө би бол төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурл сая өнөөдрийн чуулганаар хэлж байгаа асуудлууд дээр бол бодит дүгнэлт хийх нь зүг бахаа гэж бол хараад байгаа. Энд байгаа улс төрийн нам хүчнүүд ч гэсэн улс төрийн дүгнэлтийг би бас гаргах ёстой гэж хараад байгаа. Өнөөдөр хүссэн ч хүсээгүй ч магадгүй өнөөдрийн энэ нөхцөл байдлаас өнөөдрийн хилцүүлгээс харахад бол засаглалын хямрал өөрөө нүрэлж ийна гэдэг бодит нөхцөл байдал бол бид нар дээр бас үсэж байна. За дээр нь эдийн засгийн нөхцөл байдал өөрөө сайнгүй байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал өөрөө сайнгүй байгаа. Нүрсний экспортын энэ шокоос үүдэлтэйгээр гадаад валютын нөөц төлбөрийн тэнцэлгээд төсөв санхүүтэй холбоотой асуудлууд бол өөрөө бас нэлээ хямралтай нөхцөл байдал руу дагуулах ийм зүйл байна. Тэгэхээр энэ дээр нэмэх нь бол энэ засаглалын хямрал нүүрлэх юм бол нэлээд бид нар одоо төрийн хямралаас гадна төсөв санхүү эдийн засаг өөрөө их хүндрэл ийм л асуудал руу орж ийнда гэж хараад байгаа. За би эндээс сая өнөөдрийн хилцүүлгээс онцолж хэлэх гээд байгаа зүйл бол нэгдүгээрт нэг анхааралтай байгаа зүйл бол энэ парламентын засаглалд өөрөө эрсдэл учирж байна. Парламентын засаглалд эрсдэл учирж байна. Тэр дундаа улс төрийн өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад парламентын засаглалд дэмжлэг хэрэгтэй байна гэдэг асуудал гараад байгаа. Парламентын засаглалд улс төрийн дарамт цаад их байна. Тэгэхээр би энэ өөрөө магадгүй энэ өнөөдөр яригдж байгаа засгийн асуудал засаглалын асуудал юм уу гэдэг нь өөрөө том асуултыг бас дагуулж байна. Би тэгэхээр таныг зөвхөн зүгээр өөрийгөө зөвтгөх гэж гэдэг юм уу? Ажил албан тушаалтайгаа зууралдаж гэдэг юм уу? Энэ асуудлыг би ерөөсөө гаргаж яриаг байх гэж бодож байгаа. Би хувийнхаа үднэс бол улсын их хурл дүгнэлт хийх ёстой гэдэг зүйл маань бол өнөөдөр үндсэндээ энэ засаглалын хямрал үүсэж байгаа энэ нөхцөл байдал байгаа бол бид нар эдийн засгийн нөхцөл байдал өөрөө сайнгүй байгаа нөхцөл байдал дээр бол бид нар бас нэг бодит дүгнэлтийг хийх ёстой гэдэг энэ суурь зарчмыг бол та бүхэнд бас хэлэх нь зүг бахаа гэж бол хараад байна. Ямар ч тохиолдолд аливаа асуудал бол би үндсэн хуулийн дагуу явах ёстой. Үндсэн хууль зарчим дээр бол бид нар үнж үлдэх ёстой. Хэрв төрийн эрх барих дээд байгууллага нь улсын их хурлын бол бид нар энэ парламентынхаа арчлалыг хүчтэй байлгах асуудал дээр бол бас хатуу зогсох ёстой. Энд бол ямар нэг одоо юу гэдэг нь барьцаалагдсан улс төр гэдэг юм уу арчлалаас ухарсан нэг алхам бол байх ёсгүй гэдэг асуудал гэндэг. Тэгэхээр би энэ дээр бол та бас нэг тодорхой хариултыг бол нийгэмд өгөх ёстой байна. Ерөнхий сайд хариулъя. За би хариулсан доо ер нь. Тэмүүжин гишүүний зурсан бичиг бас жоох асуудал болсон. Энэ дээр засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан ийм асуудал үүссэн. За хэд хэдэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд яригдсан. За энэ дээр ган төмөр дарга, дорж чанд дарга бас надад байр суурь илэрхийлсэн. За миний хувьд бас зарчмын байр суурь илэрхийлсэн. За их хурлын дарагчдад бас оролцсон юм яриануд бол болсон бас. Тэгээд тэр тусгай хяналтын байнгын хороотой холбоотой ч бас тийм арга мас. За энэ бас нэг тийм буруу зүрх ойлголт бас их төрүүлсэн юм шиг байл. Тийм учраас цаашлаад
энэ асуудалтай холбоотой бас юм янз бүрийн нөхцөл байдлууд бол одоо үүсч болцсохгүй талаар над дээр хэдэн одоо гишүүд орж ирж асуусан зүйлүүд бол байгаа. Ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудал, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал, ямар үзэл санаатай байгаа тухай одоо энэ ч асуусан гишүүд нь ч бас сууж ах шиг байна. Тэгээ энэ дээр бидний хувьд бол үндсэн хуулийнхаа ерөнхий суурь зарчмаар байна л гэдэг ийм хариултыг өгсөн. За үзэл санааны хувьд бас парламент хуваагдaltaй энэ асуудал дээр байгаа нь бол бодтой. За бид хүн бүгдээрээ л мэдж байгаа. Өнөөдөр зүгээр ярьж чадахгүй л байгаа болсон. Тийм байна. Миний хувьд бол зарчмын байр суурьал одоо илэрхийлсэн тэрний юу вэ гэхээр 6 жилийн өмнө шийдсэн байсан асуудал одоо өөрөөр үл явах нь бол бас зарчмын хувьд бол буруу асуудал. За энийг тойрсон одоо бас их тийм олон янз бүрийн асуудлууд яригдсан. За Тэмүүжин гишүүнтэй би уулзч ярьсан зүйл бол байхгүй. Тэгээ энэ бас их тийм нэлээд хардлага дагуулсан юм сэдв болсон байлээ. Энийг бас хэлчихэн зүйтэй байх. Цаашдаа ч гэсэн миний хувьд одоо энэ асуудал дээр л зарчмын 6 жилийн өмнө илэрхийлжсэн одоо хэрэглэх газрын дарга багт илэрхийлжсэн одоо үндсэн хуулийн зарчим дээр бол байна гэдэг л. Улсын хурлын гишүүн Чулуун Билгийн Лодосан буу.